Төв аймгийн ойн салбарын иргэн аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 300 гаруй төлөөлөл Ногоон Төв аймаг зөвлөгөөнд оролцсон байна. Энэ үеэр байгаль орчин аялал жуулчлалын сайд Бат Эрдэнэ тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн 20 сая мод тарих ажлын төлөвлөгөөтэй танилцжээ. Төв аймгийн маань хувьд өнөөдөр ойн зөвлөгөөнөө амжилттай хийж дуусгалаа. Төв аймгийн хувьд бол Улаанбаатар хотоос ойрхон нэгдүгээрт, хоёрдугаарт бол газар нутгийн хэмжээ томтой учраас 500 га газрыг бол үржүүлгийн талбай болгож иргэдэд олгох, аж ахуйн нэгжүүдэд олгох энэ үйл ажиллагааг бол эхлүүлэхээр ингээд зорилттой тавиад ажилдаа ороод эхэллээ. Төв аймгийн хувьд мөн тодорхой хэмжээний мод үржүүлэг, ойжуулалт, нөхөн сэргээлтийн туршлагууд бол бас байна гэдгийг бол хэлхэн зүйтэй байна. За юуны учраа гэхээр Монгол улсын засгийн газраас боловсруулсан ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Солонгосын хамтарсан ногоон хэрэм төсөл энэ аймаг дээр тодорхойлон хэлбэл Төв аймгийн лүн суманд хамтарсан төслийг бол хэрэгжүүлэн 1-2 дугаар шатыг бол хэрэгжүүл дууссан байгаа. Сая 300 мянганга ойн сан бүхий Төв аймаг нь ойн сангаараа Монгол улсад 5 дугаарт бичигддэг Нарс, Шинс, Хус, Улаангар зэрэг холимог ой модтой аймаг юм а. Тодорхойлбол Төв аймаг 27 сумтайгаас ойн сан бүхий 22 сумтай байна. Тэгвэл Төв аймаг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөтөлбөрөнд нэгдэж 2030 он хүртэл 20 сая мод тарих ажлыг үе шаттай зохион байгуулж мод үржүүлгийн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ. Төлөвлөгөөнийг хийж байна. За энд манай Төв аймагт мод үржүүлэх 17 байгууллага байдаг. Дээрээс нь манай аж ахуйн 20-д аж ахуйн нэгж ингээд ирсэн байна. Уул уурхайн чиглэлийн. Бид бүхэн хариуцлагатай уул уурхай энэ ногоон тэр модны хүрээнд бид одоо ингээд аймаг маань 20 сая тонн 20 сая мод суулгах юм 27 сумын засаг даргатай гэрээ хийсэн. За бид энэ аяыг стратегийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр байгаа. Стратегийн төлөвлөгөө маань 9 зорилт 29 арга хэмжээтэйгээр боловсруулагдаад сумдаасаа санал авахар нэгтгэгдэж байгаа. Өнөөдөр энэ болсон арга хэмжээнд дээрээ бид саналуудаа танилцуулаад ажиллаж байна. Төв аймгийн жил бүр мод тарих ойжуулах ажлыг зохион байгуулдаг бөгөөд сүүлийн 10 жил 3700 гаруй га талбайд ойжуулах ажлыг хийсэн байна. 20 сая мод тарихад мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц, техникийн баазаа нэмэгдүүлэх шаардлага байгааг салбарынхан инхүү онцолж байна.